Сайхан амьдарч хүсснээрээ жаргалтай байхын тулд хүмүүс бид хүсэж мөрөөдөн түүндээ хүрэхийн тулд хөдөл мөрлөж цаг үргэлж зүтгэх хэрэгтэй болдог. Биднийг зөвхөн мөрөөдөл, түүнд хүрэх зориг зүрх, хүсэл тэмүүлэл хурцлаж байдаг. Харин FOLIFE хэмээх сүлжээний компани хүсэл мөрөөдлийн гүүр нь болж эрүүл сайхан амьдрал бэлгэлэх үүднээс хүн бүрт үүд хаалгаа нээж боломж сайн сайхныг дуулгаж байна. Та өөрийн орлогын их усүрийг нээж санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээс гадна хувь хүний хөгжлөөс эхлээд бүхий л талын мэдлэгээр өөрийгөө цэнэглэнэ. Танд хүсэл мөрөөдөл бий. Түүндээ хүрэхээр тэмүүлж зүтгэж байгаа бол FOLIFE-аас амжилтын гараагаа эхлээрэй. Сайн байцгаана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Америкийн нэгдсэн улсын FOLIFE Research компаниас та бүхэнд зориулж сүлжээний маркетингийн онцлог, давуу тал, тэр дундаа FOLIFE компани хүмүүст олгож байгаа боломжийн талаар цоврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт бид бүхэн сүлжээний маркетингийн ялгаа, ер нь хүн сүлжээний бизнесийг сонирхож байгаа бол маркетингийнх нь ямар онцлог, давуу талыг олж харах ёстой юм. Тэр талаар та бүхэнд одоо мэдээлэх болно. За тэгэхээр сүлжээний компани бол Монголд 1990 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Гэтэл одоо 10 гаруй жил сүлжээний маркетинг Монголд хөгжиж байгаа ч гэсэн хүмүүс тэр болгонд сүлжээний маркетингийн нарийн ялгаануудыг олж харддаг. Ер нь аль компанид орж ажиллавал ашигтай юм бэ? Миний хүсэж байгаа тэр амьдралын сайн сайхан зүйлийг аль нь төлхөө олгож чадах юм бэ? Тэр дундаа маркетингийнх нь одоо нөлөө нь хэрэг байд юм бэ гэдэг талаар нарийн мэдээлэл байдаг. Тийм учраас өнөөдөр би та бүхэнд сүлжээний маркетингийн ялгаа, ер нь сүлжээний маркетингийн компанийг сонгохдоо бид нар юуг нь анхаарах ёстой юм? Тэр талаар би та бүхэнд танилцуулъя. Бид нэр сонголт хийх асуудал гарч ирнэ. Ягаад тэгэхээр танд ер нь бол олон хүн энэ бизнесийг санд болгоно, зах зээл дээр олон компаниуд үйл ажиллагаа явуулж идэг. Тэгэхээр бид нэр зөв сонголтоо хийхийн тулд тухайн компанийн бүтээгдэхүүн үйлчлэгийг сонирхоод судлах хэрэгтэй. Үнэхээр хүнд хэрэгтэй. Эргээд би нэг хүнд санал болгоход янз бүрийн асуудалд унчхааргүй те баталгаатай, найдвартай тийм бүтээгдэхүүн мөн үгүй юу гэдгийг сонирхох хэрэгтэй. Тэрнээс гадна компани сонирхох хэрэгтэй. Хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа юм те? Хаана бүртгэлтэй байдیں۔ Үйл ажиллагаа нь хэр доктортой юм тэрийг харах хэрэгтэй. За хамгийн гол нь маркетинг юм. Тэгэхээр энэ сүлжээний компаниуд бол маш олноороо гарч ирээд ер нь бол 5 жилийн дотор анх бий болсон компаниудын 90% дампуурдаг гэсэн юм статистик байдаг. Ихэнх компаниуд юунаас болдог вэ гэхээр маркетингээс болдог. Тэгэхээр та энэ сүлжээний компаниуд дотроос маркетингийг сонирхож ер нь бол маркетингийн судалжээд шийдвэр гаргах хэрэгтэй юм байна. Тэгэхээр бидний сонголтоос бүх юм шалтгаална. За тэгэхээр бид нар яаж сайн компанийг таних вэ гэдэг асуудал гарч ирнэ. Би одоо урд нь сүлжээнд ажиллаж байгаа сүлжээний бизнесийн талаар мэдлэг бага учраас надад алдах эрсдэл их байна. Тийм учраас би яаж эрсдлээ бууруулах вэ? Эрсдлээ бууруулахын тулд би ер нь зөв компани байна, зөв маркетингтай компани байна гэдгийг яаж мэдэх вэ гэдэг асуудал гарч байна. Тэгэхээр энэ хэдэн зүйлүүдийг та өөртөө тавиад олон компаниудын хооронд нь харьцуулж үзэх хэрэгтэй. За нэгдүгüүрт нь энэ компани маркетингийг ашиглаад олон хүмүүс амьдрал ахуйгаа сайжруулж гин үү гэдгийг харах хэрэгтэй нэгдүгüүрт. За хоёрдугаарт нь энэ компани маркетинг миний бий болгосон багийн хэр зэрэг гүнээс нь урамшуулах боломжтой юм. Тэ? Бид нар болж игэл өөрөөсөө салбарлсан тэр баг бүтцийнхаа бүхэл хүнээс урамшуул авахыг хүсдэг тий. Тэгэхээр яг таны энэ хүсэлтэд хэр нийцэж гин гэдгийг харах хэрэгтэй. За тэрнээс гадна эхний 120 хоногийн дотор надад тий аль нь өндөр цалин урамшуул авчрах боломжтой юм бэ гэдгийг бас харьцуулж үзэх хэрэгтэй. За эцэст нь хамгийн чухал зүйл нь энэ маркетингийг би бусдад яриад таниулаад явхад хялбар байна вэ гэдэг асуудал. Тэгэхээр одоо монголчууд бид нар мэдэн штэ сүлжээний бизнес гэхээр нэг л юм гэж ойлгоод байдаг тий. Бүхэл компани адилхан, маркетинг нь адилхан, за яг бүтээгдэхүүн үйлчилгээ нь өөр байдаг гэдгийг мэдээд маркетинг бол ерөөсөө л адилхан гэж ойлгоод байдаг. Гэтэл бол яг нарийн ингээд судлаад үзэх юм бол эдгээр чинь хоорондоо ялгаатай. Тэгэхээр бид нар энэ ялгааг мэддгүүн улмаас яадгүй гэхээр нөгөө зарим нь мөнгөөрөө хохирдог, зарим нэг нь яадгүй маш их бараа бүтээгдэхүүн худалдаа авдаг, тэрийгэ зардаг, эргээд нөгөөдхөө зарах гэсаар адил хамаг цаг хугацаагаа зарцуулдаг тий. Ингээд өөрснөө хохироод байдаг. Тэгэхээр бид нар яг сүлжээний маркетингийг сонирхож байгаа бол сонголтоо хийх гэж байгаа бол энэ маркетингийн хэлбэрүүдийг бид нар мэдчих хэвээр. Тэгжээж бид нар яг зөв сонголтоо байна. За тэгэхээр цөмөрөө статистикийг харъя л да. Ер нь хүмүүс энэ маркетингт яаж ханддаг юм бэ гэдгийг. Тэгэхээр энэ сүлжээний маркетингийн мэдээ материал тоон нийтлдэг одоо маш олон статистик хэвлэдэг дэлхийн хэмжээний одоо байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд хүртэл байдаг тийм.
Тэгэхээр тэдний гаргасан судалгаагаар сүүлийн үед шинээр сүлжээний компанийг сонгож анхлан ажиллаж байгаа улсууд ямар маркетингийг төлөхөө сонирхож тэр сонголтоо хийгээд байна гэдгийг харъя. Тэгэхээр шинээр сүлжээний компанид гараагаа эхэлж байгаа улсуудын 50% нь Unilevel гэдэг маркетингтай компанийг сонгож ажилтдаг болсон байна. Бинарыг 16% сонирхдог, сонголт хийдэг бинарт. Бинар гэхээр бид нар мэднэ тий. Та 2 хүн оруулах хэвээр тэр хоёр ч 2 гээ яаж ажиллахын заагаад өгсөн байдаг. За тэгээд party plan буюу энэ одоо дистрибьютор хэлбэрээр ажиллах ийм маркетинг байдаг. Энэ яг үхээр та дистрибьютор болоод хөнгөлөлтөө өнөр худалдаа авна. Тэрийг яг бусдад санал болгоод ер нь жижиглэнгийн ашигаас ихэвчлэн хов хүртдэг ийм систем. За энийг бол 14% нь сонгодог юм байна. Hybrid гэдэг. Энэ бол бас сүүлийн үед гарч ирж байгаа маркетинг. Гэхдээ энэ бол энэ нэрнээс нь аваад үтгэхэд релиз гэж юм тий. Нэг үгээр хэлбэл олон үед маркетингийг бинар маркетингтай ингээд юу яатсан? Холчихсон. Ингээ аль талаас нь ингээ авцсан ийм маркетинг гэдэг. За энийг бол 12% нь сонгож байгаа юм байна. За энэ матрицыг бол 5% нь stair step breakable буюу шатлсан олон үед маркетингийг сүүлийн үед 1% сонгож байгаа. Шинээр бүртгэж байгаа улсуудын 1% нь шатлсан олон үед маркетингийн компанид бүртгүүлж байна гэсэн үг. За 2% нь бол хоёртын системийг за энэ бол Австралийн систем байдаг. Энийг бол 1% гэдэг. Ингээд тэгэхээр эндээс харахад юу харагдаж байна? Сүүлийн үед ихэнх хүмүүс аль маркетингийн төлхөө сонголт хийж байна. Unilevel-ийг тий? Unilevel-ийг сонголт хийж байна. Тэгэхээр бинар системд яадаг вэ гэхээр ерөөсөө тэр багаад хэлэхэд хүн дээрээ анхаарах биш зүгээр тэр орон зайг бүглэхэд илүүтэй анхаардаг. За тэгэхээр би одоо өнөөдөр голчлон олон үед маркетинг дээр төвлөрж ярина. Яагаад тэгэхээр хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн маркетинг бол олон үед маркетинг. Гэхдээ олон үед маркетингийн 2 хэлбэр нь Монголд одоо үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь шатлсан олон үед маркетинг буюу stair steps breakaway, нөгөөх нь Unilevel буюу ижил тэгш олон үед маркетинг гэж. За шатлсан олон үед маркетинг гэж юу хэлж байгаа юм бэ? Тэгэхээр ингээд нэрнээс нь авахд ойлгомжтой байна. Шатлсан гэж байна шүү дээ, тий? Шатлсан. Тэгэхээр шатлсан олон үед маркетингийн зөмөөрөө онцлогийг харъя л да. Шатлсан олон үед маркетинг бол ерөөсөө 1959-60 оны үед анх гарч ирсэн. Энийг бол хамгийн анх MV компани авч ашигласан байдیں۔ Тухайн үед бол үнэхээр мундаг маркетингийн систем байсан. Тэгвэл бол юм болгон одоо туйлын төгс байна гэж байхгүй шүү дээ. Сул тал байдаг тий. За тэгэхээр 1960 онд бий болсон. За breakaway буюу таслагддаг. Тэгэхээр та бүхэн харж байна энэ зурган дээр тий. Та ингэж ажиллаж байгаа тодорхой хэмжээний одоо юу гэдэг юм болзол хангадаг ч юм уу тий. Танаа багийн хүмүүс тодорхой хэмжээний болзол хангадаг ч юм уу танаас илүү амжилтанд хүрэх тэр үед яадаг вэ гэхээр таслагддаг. Нэг үгээр хэлбэл та тэр багтаа ажиллаж байгаа хүмүүсийн багаас урамшуул авах нь багасдаг. Зарим тохиолдолд бүр авахгүй байх тохиолдол байдаг. Компани болгон өөрлөлтөө. Ингээд ямар ч байсан тодорхой үйл ажиллагааны танаа багийнх нь томроод тодорхой хэмжээнд үйл ажиллагаа нь одоо юу гэдэг танаас илүү болох тэр үед чинь таслагддаг. Шатлсан олон үед маркетингийн компаниуд бол маркетинг нь өөрчлөгдөд идэг. Үйл ажиллагааны явцын донд өөрчлөлт ороод идэг. Тэгэхээр бол бид нэр сүлжээний маркетингийг сонирхохтой хамгийн гол нь доктортой маркетингтэй компанийг сонгох хэрэгтэй. Шатлсан олон үед маркетингийн философи нь ерөөсөө юу юм гэхээр борлуулалт руу чиглэсэн байдаг. Чи олон юм борлуул. Олон юм борлуулахын хэрээр танаа баг та одоо таны амжилт урагшлна. Олон юм борлуулахын хэрээр танаа багийн яг үйл ажиллагаа урагшлна гэх. Ерөөсөө хүмүүсийг борлуулагч болгоход чиглэсэн ийм систем. Та нар яг энэ маркетингтай компаниудыг сонирхоод үзээрэй. Танаа хамгийн өндөр цалинд хичнээн хүн хүрсэн юм бэ гэдээ асуухад ганц 2 хүн хүрсэн байдаг. Яг тэр чи юу гэлтгээ харуулж байгаа нөхөр энэ маркетинг бол хүн болгонд тэгш боломж олгодгүй байна гэдгийг харагдаж байгаа. Ер нь бол олон үед маркетингийн ихэнх компаниуд Монголд шатлсан олон үед маркетингийг ашигладаг. Ялангуяа энэ 50, 60, 70, 80-аад онд шинээр бий болсон бүх компаниуд энийг ашигласан байдаг. За ингээд 90 оны үед яасан гэхээр за энэ шатлсан олон үед маркетинг бол зарим нэг талаараа сул зүйл байна. Энийг өөрчлөх ёстой гэд 1990 оноос хойш Unilevel буюу ижил тэгш олон үед маркетинг гарч ирсэн. Нэг үгээр хэлбэл шатлсан олон үед маркетингийн сайжруулсан хувилбар гэсэн үг. Ижил тэгш олон үед маркетингийн систем бол хүмүүсийг хязгааргүй гүнээс урамшуулах боломжийг олгож идэг. Та ерөөсөө гэрээгээ зөрчөөгүй бол таныг хэн ч өөрчлөхгүй. Та тэр компани, тэр маркетингаас тэр юу бизнесээс хэн ч таныг холдуулахгүй. Та гэрээгээл зөрчөөгөл. Unilevel-ийг ашиглаж байгаа компаниуд энэ бонусаа
бүгдэнд бүх хүнд хүртээмжтэй олохын тулд энэ компресс буюу энэ юуг шахах системийг ашигладаг. Нэг үгээр хэлбэл танаа багийн аль нэг хэсэгт чинь хүмүүс тухайн сардаа нөгөө авах ёстой норма хийгээгүй байсан ч гэсэн цалин бодогдоход бүгдийн дээш шахаж удагддаг. Тэм учраас та багийнхаа бүх хүнээс урамшуулах бололцоотой. Маркетинг нь ер нь тайлбарлахад маш хялбар байдаг. Юуны левлийн нэг том онцлог нь та хэн байх, хэдэн цаг зарцуулахаа өөрөө шийднэ. Та ямар амжилтанд хүрэх үү, хэнтэй ажиллах уу, хэдэн цаг зарцуулах уу гэдгээ та өөрөө шийддэг. Ийм онцлогтой. Сайн байна уу? Би та нарт хайртай. Багаа сургаад эхлэхдээ ямар алхмаас эхэлсэн түүн шигээл ажиллаад эхлэх хэрэгтэй. Тийм арга хэмжээ авангууд маш хурдан ахиц гарах болно. Сургалт бол маш чухал. Чи бүх юмыг мэдэж байгаа юм шиг санагдаж болно. Гэхдээ чамаас төрүүлээд энэ замыг туулсан хүмүүсийг байнга сонсож байх хэрэгтэй. Тэд нар чинь чиний юу хийхийг заагаад өгнө. Энэ бизнестэй үнэн сэтгэлээсээ хандаарай. Чиний юу хүсэж байгаагаас шалтгаална л да. Хэрвээ чи над шиг палатино болохыг хүсэж байвал маш их суралцах хэрэгтэй. Лидер байх хэрэгтэй. Энэ нь чиний дээд игнэнээс шалтгааллахгүй, мөн доороос ч бас хамаарахгүй. Чи өөртөө хүчтэй лидер учраас чи л өөрийн багаа сургаад амжилтанд хүрэх ёстой. Follow компани маркетинг нь одоо бусад маркетингээс юугаараа онцлог юм бэ гэж. Follow компани бол 3 жил эрдэмтдийн багийг ажилуулад 342 компани маркетингийг судлуулаад тэр хүмүүсээр одоо жишээ нь дэлхийд нэртэй үйл ажиллагаанд тогтворцсон шилдэг ямар л компани байна тэр болгоны маркетингийг судлуулж агаад мэдээж тэднээс сайн тал авах юмнуудыг өөртөө шингээгээд те ингээд үндсэндээ 2 сая хүмүүсийн дунд судалгаа явуулжээд 2.5 сая Америк доллар зарцуулж бий болгосон маркетинг. Маш олон талаас нь бодож олсруулсан. Хамгийн гол нь энд ажиллаж байгаа хүмүүст богино хугацаанд үр өгөөж өгөх, тайлбарлаж хэлэхэд хялбар, цаашаа давтан дуурайх боломжтой. Тийм гайхалтай маркетингийг бий болгож чадсан байдаг. За тэгэхээр манай маркетингийн хамгийн том онцлог давуу тал нь юу юм бэ гэхээр тухайн сард олсон орлогынхоо ихэнх хувийн буюу 64% нийт орлогынхоо шүү. 64% дистрибьюторуудаа буцааж цалин аялал урамшуул хэлбэрээр хүргэдэг хүмүүстэй. Бид нар мэднэ дэлхийн хэмжээний компаниуд дунджаар 37.8%-ийг өгдөг. Монголд үйл ажиллагаа явуулдаг одоо ингээд ихэнх сүлжээний компаниудыг ингээд судлаад үзэхэд нийт орлогынхоо ер нь бол нэг 34-өөс нэг за нэг 43-ийн хооронд л өгдөг. Гэтэл Follow компани бол нийт олсон орлогынхоо 64%-ийг өгдөг. За Follow компанид орсноороо та яах вэ гэхээр хэдэн ч хүн бүртгүүлж болно те. Яаж ажиллахаа та өөрөө шийднэ. Тэгэхээр та оруулсан хүмүүсийн буюу 1-р игнэнд ажиллаж байгаа улсуудын 2% бүх хүмүүсийн 1-р игнэний хүмүүсийн 2% урамшуул болгож өгдөг байна. За 2-р игнэнд орсон улсуудын 25%, 3-р игнэнээс 5%. Тэгэхээр бүх хүмүүс эхний 3 игнээсээ буюу багийнхаа үйл ажиллагааны 32%-ийг бол баталгаатай авна гэсэн. Баталгаатай авна. За энэс цаашаа яаж өгдөг вэ гэхээр тухайн болзол хангасан тохиолдолд 4-р игнэнээс 12%, ингээд 3 2 2 2 2 2 гэдэг ингээд энэ 3-аас эхлээд бол үеэр бодогдтыг. 4-р үеийн урамшуул 12%. Тэгэхээр энэ үе игнэ хоёр бол өөрөлдөө хоорондоо ялгаатай байдаг. Энийг бол та манай компани одоо маркетингийн талаар одоо дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн дугааруудад авч бололцоотой. Тэгэхээр энэ 12% жишээ нь бол хэдэн ч игнэ үргэлжилж болдог. Та 4-өөс эхлээд 5 6 20 30 игнэнээс ч 12%-ийг авч болно. Гэх мэтлэнгээр ингээд гүнээс нь 26%-ийг өгдөө. 26% нь гүнээс өгнө. За тэрнээс гадна за ингээд нийтдээ бол 58%-ийг юуны левел буюу багийн урамшуул болгоод хуваагаад өгчдөг байна. Бүх хүмүүст. Компани 58%-ийг бүх хүмүүст аваад өгнө. За дээрэс нь power pool буюу одоо энэ шагналын систем байдаг л да. Энэ power pool-ийн шагналд зориулаад дэлхийн 74 орны борлуулалтын 3%-ийг энэ шагналын санд төвлөрүүлдэг. За ингээ 3% өгчдөг байна. За 2% premier pool буюу цолны мөнгө гэж хувааж өгдөг. Ер нь бол манай компанид та орсноор цолонд хүрээд нэг удаа цолонд хүрэхдээ нэг л удаа урамшуул авна гэж ойлгож болохгүй. Цолны урамшуулыг сар болгон хүртэх бололцоотой. Тэгэхээр international dime буюу 3 дахь цолноос эхлээд цолны мөнгө гээд
Интернэшнлээс дээш цолтой улсуудад дэлхийн 74 орны борлуулалтын 2% хувааж өгдөг. Энд зарцуулдаг. За 1% нь бол платинум пул буюу платинум цолны урамшуул болгож өгдөг. Тэгэхээр манай компани чинь 5 жил үйл ажиллагаа явуулах хугацаанд 19 платинум төрсөн байдаг. Тэгэхээр хүмүүст би манай компани хамгийн өндөр цолонд хүрэхээр та сард 100 мянгаас 1 сая долларын урамшуул авдээ шүү гэд хэлэхэд хүмүүс гайхдаг л да. Яаж сая доллар авдээ юм бэ? Тийм боломж байдсан үгээ гайхдаг. Байдаг. Тэрийг бүрдүүлдэг хамгийн чухал зүйл нь энэ бол платинум пул юм байна. Платинум цолны урамшуул. Тэр 19 хүн яадаг вэ? Тэр 19 хүн яг үндсэндээ 10 гэрээний 19 хүн л дээ. Тэгэхээр тэр 10 гэрээний хүмүүс дэлхийн одоо 84 орны борлуулалтын 1% нь цолны мөнгө болгож хувааж авдаг байхгүй. Тэгэхээр одоо мэдээж өндөр урамшуул ирэх нь ойлгомжтой тийм. Энэ мэтлэнгээр ингээд 64%-ийг сүлжээнд тэгш хуваарлана. Тэгээ энүүгээр бол манай компани үнэхээр гайхамшигтай. Мэдээж бид нэр ихэнх хөдөлмөрлснийхөө үр шимийн ихэнхийг өөрснөө хүртэхийг л хүсдэг хүн болгоо. Тэгэхээр яг тэр хүсэлт нь нийцсэн маркетингийг FOLIVE компани бол бидэнд санал болгож өгд юм аа. За тэгээд FOLIVE компани ер нь маркетингийн давуу талууд байдаг л да. Нэгдүгürt нь бол та бүртгүүлсэн хүн болгоныхоо эхний худалдаа авалтаас урамшуул авдаг. 25-аас 100 долларын хооронд. Дээрээс нь хязгааргүй гүнээсээ урамшуул авна. Та хэдэн чигнээ үүссэн тэр бүхнээс урамшуул авна. 64%-ийг сүлжээндээ тэгш хуваарлдаг. Энэ бол олон улсын бизнес. Бид нар ялангуяа олон улсын зах зээл дээр гарч ажиллахад ямар ч хориг саад шалгуур тавьдгүй. Та ерөөсө бүртгүүлсэн өдрөөс маргаашаас нь эхлээл гадаад зах зээл дээр хүн бүртгүүлээд ажиллах бүрэн болцоотой. 5хан цолтой хамгийн өндөр цолонд хүрэхэд 3 литр төрүүлнэ. Энэ бол гайхамшигтай боломж. Ер нь бол бид нэр 10-20 хэдэн хүн литр төрүүлэх ийм боломж бол хүн болгонд бол олдохгүй шүү дээ. Тийм ч учраас ихэнх компанид ганц нэг хүн амжилтанд хүрдэг. Манайд 3 хүн. Энэ бол маш багтаа. Энэ компани үйл ажиллагаанд монголчууд оролцоод одоо 4 бараг 5 жил болж байна. Энэ хооронд олон монголчууд эрүүлжиж амьдрал хаваа сайжруулж байна. Тэгэхээр бид нар одоо энэ Rail HD телевизтэй хамтраад бол энэ боломжийг хүмүүст хүргье. Олон хүмүүс энэ боломжийг мэдээсэй. Ялангуяа сүлжээнд ажиллаж байгаа улсууд анханасаа зөв сонголтоо хийгээсэй. Энэ салбарын талаар нэлээд өргөн мэдлэгтэй байгаасаа гэдэг үүднээс өнөөдрийн одоо мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Цааш бид нар энэ мэдээллүүдэд цуврал болгоод хүргэнэ. Тэгэхээр та бүхэн бол тухай цагт нь энэ олон үед маркетингийн талаар, сүлжээний бизнесийн талаар, энэ маркетингийн онцлог ялгаануудын талаар бид нар та бүхэн хүрэлтнээс сонсох бүрэн бололцоотой. За та бүхэнд маш их баярлалаа. Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг сонсож тэдний туулснаас өөрт хэрэгтэйг нь олж ирээдүйдээ улам зоригтой ажиллаж амьдрах шаардлага тулгардаг. Тэгвэл үзэгч та бүхнийг амжилтанд хүрэхэд нөлөөлөх хамгийн зөв үлгэр дуурайлал болох үйс амжилтаараа тэргүүлэн FOLIVE-ийн бизнесээр өөрийн мөрөөдөлтөд хүрч чадсан эдгээр хүмүүсийн яриаг хүргэе. Миний анхны уулзалтанд 3 хүн урьж оруулж байсан. Манай гэрийн үйлчлэгч Төний охин, манай байранд юм хийж өгч байсан Мужаан, хоёр нь бүртгүүлж байсан. Гишүүдтэйгээ маш сайн харьцаа тогтоох хэрэгтэй. Тогтмол хуваараа уулзалт цуглаан хийж байх хэрэгтэй. Зорилго тавиулаад тэр зорилгодоо хүрэх төлөвлөгөө гаргуулад зорилгодоо хүрэх үйлдэлийг нь зааж зөвлөх, удирдагчийн уулзалтыг чухалд үздэг. Хүмүүс төлөвлөгөө гаргаж ажилддаг учраас бүтлгүүцдэг. Шинэ хүнтэй уулзахад анхны сэтгэл хамгийн чухал. Эхлээд бизнесийн тухай мэдээлэл өгөх хэрэггүй. Анхны уулзалт бол тэр хүнээ сайн таниад, сайхан харилцаа тогтоох уулзалт байх ёстой. Тэр хүнтэй чөлөөтэй, нээлттэй болох үед л бизнесийн боломжийн талаар ярина. Хамгийн чухал нь хүнтэй үнэн сэтгэлээсээ сайхан сэтгэлээр хандах хэрэгтэй. Монголын бүх дистрибьюторүүдэд мэд хүргэж байна. Бид дэлхийн өөр хэсэгт амьдардаг. Өөр соёлтойч бид хүмүүсийн амьдралыг өөрчлөх нэг л ижил зүйлд зүтгэж байгаа шүү. Төвлөрөлт нь үйл ажиллагаанд хүрэх хүчийг олгохоос гадна төсвөр төвчээрийг хөгжүүлж, зан характерыг бэхжүүлж, аливаа зүйл туйлбартай байхад сургадаг. Хуан Расада. No recuerdo si era diamante.
Diamond байснаа би сандгүй юм. Би энэ амжилтанд хүрэхдээ та нартай л адил замаар явж ирсэн. Зарим нэг чинь энд орж ирэхийн тулд баг зэрэг өрхийсэн байх. Зарим маань машина, нөгөө нь үн зүйлээ зарж байж энд орсныг би сонсч ирсэн. Нөгөө зарим нь нэлээд цаг хугацааг зарж олж байсан орлогоо алдаж байж орсон ч байж магадгүй. Гэвч би та нарт нэгэн зүйлийг хэлье. Та нарын хүчин чармайлт, үйл ажиллагаа, энэ бизнест оруулсан хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь зөвхөн та нарын төвлөрөл, хүслийн үр дүнд биелэлээ олох болно. Үүнийгээ цаашид баримталж эмх цэгт дараалтайгаар үйл ажиллагаагаа явуулсан цагт ч л гаргасан хүчин чармаалт чинь үр дүнд хүрнэ. Тэгснээр та санхүүгийн эрх чөлөөнд баттай хүрэх болно. Та өөрийнхөө гэр бүлд хүссэн бүхнийг олж өгнө. Та замаасаа хазаахгүй хүссэндээ хүрнэ. Та сансан бүхнийг олж авна. Би та нарт нэгэн чухал зүйлийг хэлье. Миний хэлэх зүйлийг та бүхэн энэ өрөөнөөс гараад л хэрэгжүүлж болно. Та гараад сэтгэл санаагаа төвлөрүүлнэ. Тэр чинь харин биелнэ. Зөвхөн та өөрийгөө юунд чиглүүлнэ, тэр зорилго чинь заавал биелэгдэх болно гэдгийг би баттай хэлье. Та өнөөдөр амар их хүсэж байгаа бүхнээ олж авч заавал чадна. Та маргаашнаас л энэ бүхнээ эхлээрэй. Таны үзэл бодол, сэтгэл санаа чинь сайхан мөрөөдөлд автагдах ёстой. Таны инээрэг, таны хүчин чармаалт бүгд зөвхөн ганцхан зүйлд л төвлөрөх ёстой. Өөрөөр хэлбэл та зорилго дээрээ төвлөрөх ёстой гэсэн үг. Та өөрийн бүх цаг заваа үүндээ л зориул. Хүссэн бүхэн чинь таны холтол тэгжил ажил. Зорилгоо биелүүлэхийн тулд та заавал төвлөрөх шаардлагатай. Үүнд л төвлөрлийн хүч оршдог. Тэгэхээр төвлөрөх чадвар бидэнд юу олгодог вэ? Тэр бидэнд ажиллах хүч, эвлэрэл, нягтрал, төсвөр, төвчээр, няцшгүй байдал, түүнээс гадна зан төрхийг эергээр бүрэлдүүлдэг. Амжилтанд хүрэхийн тулд дээр дурдсан процессуудыг дамжин наад зах нь 2-5 жил ажиллах хэрэгтэй. Бид ингэж л ажиллах болно. Тийм биз дээ. Яагаад гэвэл энэ бизнес чинь таны л бизнес. Тийм ээ. Энэ таны бизнес. Одоо та ямар нэгэн албан хаагч биш. Та бизнесийн эзэн гэсэн үг. Та эзэн мөн үү? Тийм ээ. Танд нэгэн үзэл бодолтой хүмүүсийн баг байгаа шүү дээ. Үйл ажиллагаа, сахилга батыг та эрхэмлдэг. Заавал энэ бүхэн чинь өдрөөс өдөрт таны найдвартай холбоотой байх болно. Тэр байтугай үйлс нэгтнүүдийн чинь ажил үйлс доголдож бэрхшээлтэй байгаа үед ч таны урагшаа туйлбартайгаар явах чинь туслана. За сайн байна. Туйлбартай байдал нь амжилтанд хүргэх хамгийн чухал чанаруудын нэг юм шүү. Хүмүүс чадахгүй нь гэж хэлцгээж байсан ч та туйлбартай хിവэрэл үлдээрэй. Тэднийг бизнесээ орхиод явж исэн ч гэсэн та өөрөө л туйлбартай байх нь чухал. Та дахин бүр ганцаараа үлдсэн ч гэсэн туйлбартай л байгаарай. Энэ шалгуур нь таны хүчин чадлын баталгаа болно. Энэ бол таны төвлөрлийн чухал цэгч нь бөгөөд таны хизээч ухрахгүй баталгаа юм. Энэ бүх зарчмуудыг та амжилтын дараагийн тавцанд хүртлээр хэрэглээрэй. Дараагийн тавцан бол төвчд сурах. Та нараас хичнээн чинь хүмүүстэй харьцахдаа төвчээртэй байхыг чухалчилдаг вэ? Энэ маш чухал юм шүү. Өдөр бүр төвлөрөлд хүчин чармаалтай үргэлжлүүлж байгаарай. Хизээч бүр шантар. Энэ байдлыг тогтвортой дадал болтол нь үргэлжлүүлэх хэрэгтэй. Таны амьдралын үн цэнтэй хэсэг болтол нь үргэлжлүүл. За, та бүхэн бэлэн байна уу? Таны зорилготойгоор маш төсвөр төвчээртэйгээр үйл ажиллагаандаа хандах үн цэнийн тухай өнөөдөр бид ярьж байна. Та ер нь бэлэн үү? Эсвэл 10-аас 15 жилийн өмнөх би хамгаалагч байсан шиг тийм байран дээр та үлдмээр байна уу? Яаж ч байсан үгүй. Бид нар чинь жилээс жилд өөрчлөгдөж, жилээс жилд илүү сайжрах ёстой. Мэдээж тэгэлгүй яах вэ? Үүнд л хэргийн учир байна. Та тогтоож аваарай. Дадал бол маш чухал шүү. Таны өөртөө олж авсан дадлаар үн цэн тодорхойлогдно. Дадал нь өөрөө бидний зан төрхийг бий болгож идэг. Тэгэхээр дадал гэж юу хэлж байна? Ном уншихыг хэлж гэнэ үү? Эсвэл лекцэнд суухыг хэлж гэнэ үү? Үгүй. Зөвхөн үйл ажиллагааг л хэлж байгаа. Тэгэхээр практиктээр олж авдаг зүйлийг бид нар дадал гэдэг. Өөрийнхөө бизнес цаг хугацаагаа зарцуулах хэрэгтэй. Тэр байтугай тэр хүмүүс таны хамтрагч болоогүй ч, таныг шоолж байсан ч, таныг орхиод явсан ч та цагаа зөв өнгөрүүлж байна гэж бодох хэрэгтэй. Таны хичээл зүтгэл болгон чинь эргэж шагнагдах болно. Та бүхэн бэлэн үү? Энэ бүхэн бидэнд итгэлийг өгч байна. Бас тайвширлыг. Яг гэвэл бидний хийж байгаа зүйл үнэн гэдэгт та өөрөө итгэх хэрэгтэй. Хүмүүс танд үгүй гэж татгалзаж байгаач та зөв юм хийж байгаадаа итгэх хэрэгтэй. Та хэр зэрэг хүч чадлаа зориулах болно, тэр хэмжээгээрээ хариу авах болно. Танд 1000 хүн үгүй гэж хэлсэн ч та тэдний ачаар л баяжна. Ягаад гэвэл энэ хүмүүсийн ачаар та илүү хүчтэй болно. Энэ 1000 хүн үгүй гэж хэлж байгаа байдал нь таныг өөрийн чинь эргээд тайвшралт сургаж идэг. Энэ хүмүүс таныг үгүй гэж байгаагаараа ажилдаа төвчээртэй хандахад сургаж байд. Хүмүүс надаас таны амжилтын үндэс юу вэ гэж асуувал би
Энэ олон хүмүүс надад үгүй гэж хэлж байсан явдал юм а гэж хариулах болно. Учир нь энэ хүмүүс үгүй гэснээрээ намайг энэ бүхэнд улам илүү сургасан юм а. Шүжээний бизнест гэсэн ажиллаж байгаа хүмүүс бол тэр онцгойлон шүжээний бизнес өөрөө веб салбар бай, том бизнесийн салбар байдаг. Тэгээд орж ажиллаж байгаа хүмүүс сонголтыг маш сайн хэрэгтэй. Тэгээд би ямар компанид орж ажиллах вэ? Энэ орж ажиллаж байгаа компани нь ямар бүтээгдэхүүнтэй юм бэ? Ямар маркетингтэй 3 том шалгуурыг тавьж байдаг. Тэгээд Pollive компани бол маркетинг бол яг дэлхийн брэнд маркетинг гэж нэрлэдэг 4 шаардлага бол маш өндөрөөр хангасан байдаг. Тэгээд Pollive компани бол шилдэг компаниудын нэгд ордог. Хоёрдугаар болохоор доктортой ажиллаж байдаг. 98 оноос хойш доктор сургалтад 15 жил ажилласан. 15 жил ажил хугацаанд нэг ч удаа маркетингаас солиогүй. Гуравдугаарт нь болохоор гайхамшигтай сургалтын системтэй. Түрүүн спонсорд нь хэлжсэн те. Энд 2.5 сая доллараар бүтсэн маркетингтэй гэсэн үг. Тэгээд цалин урамшуул буюу ихэнх маркетингийн компаниудад бага хувийг бол бизнес хамтрагчтай хувааж өгдөл манайх бол хамгийн одоо рекорд буюу 64% нь буцаж ажиллаж байгаа биднэрт одоогоороо давуу талтай ингээд маркетингийн 4 давуу талтай байдаг. Ер нь бол сүлжээний бизнес гэхэр хүмүүс нэг юм зардаг гэж ойлгоод байдаг. Тий. Бүтээгдэхүүн зараад хүмүүс санал болгоод тор дүрийн бариад хүмүүсээ гуугаад говшаад ингээ яваад байдаг ажил. Гэт энээс нь болоод хүмүүс төгшөөгээд байдаг. Тэгвэл тийм ч компаниуд байдаг. Тэгэхээр би сая түрүүн хэлсэн нөгөө нэг шатлсан олон үед маркетинг бол ихэвчлэн хүмүүсийг борлуулалт руу их түлхдэг. Яа харахгүй бид нар бүтээгдэхүүн борлуулах шаардлагатай байдаг. Тэрний үндсэн дээр өглөөнөөс орой болтол бүтээгдэхүүнээ яриад зараад яваад байдаг. Гэтэл яг энэ жинхэнэ сүлжээний бизнест хэн амжилтанд хүрдгүүхээр борлуулагчаас илүүтэйгээр том баг бүтцийг бий болгож чадсан лидерүүд хүрдэг. Тэгэхээр нөгөө нэг лидер болоход чиглэсэн сургалтын тогтолцоотоо тэрлүү чиглэсэн маркетингтай компани байна уугүй юу гэдгийг нь олж харах хэрэгтэй л дээ. Тэгэхээр энэ том бизнес учраас том бизнесийн талбарт хэн амжилтанд хүрдгүүхээр том бизнесийн яг дүрмээр нь тоглож чадсан хүн амжилтанд хүрдэг. Тэгэхээр том бизнесийн дүрм бол бид нар мэднэ шүү дээ. Ерөөсө хүчтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх, том багийг бий болгох, өөрөөсөө хамааралгүй бизнесийг бий болгох. Ингээ өдөр тутам ингээ бүтээгдэхүүн зараад яваад байна гэдэг бол энэ яаж юм? Өөрөөсөө хамааралтай юм хийж ийн гэсэн үг байхгүй. Тэрний оронд хүмүүс хүчтэй хүмүүсээр багаа бүрдүүлээ, тэднэрийг сургаад та байхгүй байсан ч гэсэн ажилч урагшилж яадаг тим лидерүүдийг бэлтгэж гаргаж ирэх нь бол хамгийн чухал байдаг л да. Тэгэхээр манай компани бол яг энэ лидер болох, лидер бэлтгэх сургалтын тогтолцоотой. Тийм учраас бол манай компанид орж ирсэн хэн ч гэсэн амжилтанд хүрэх бүрэн бололцоотой. Тэгэхээр санхүүгийн пирамид гэдэг маань юу гэхээр ерөнхийдөө амар хялбар аргаар мөнгө олох гэж боддог хүмүүсийн сэтгэхүй дээр тоглодог энэ гадаадын дотоодын одоо бэлтгэгчийн тийм лоерчин үзэлтэй хүмүүсийн үйл ажиллагаа юм л да. Тухайлбал одоо та одоо $1000 аваад энэ $1000 чинь 10 хоногийн дотор одоо 2-3 дахиад одоо нуглаад өгье гэж. Тэгэхээр энэ үндүүд манай хүмүүсд хуурагдаад яваад очдөг. Тэгэхээр энэ ажиллагаа бол шууд лоерийн ажиллагаа хуулиус. Үүнийг хуулиар хоригддог. Яагаад гэхээр энд ямар ч баялаг бүтээн байгуулагддаг. Нэг хүний мөнгийг аваад нөгөө хүнд нөгөө завсраас нь нөгөө тэрийг зохион байгуулж байгаа хүмүүсд ашиг одоо суулж яваад байдаг. Хүмүүс асуудаг л да. Одоо би хоцорсон бах уу? Наад компани ч одоо жишээ нь 3-4 жил болчихжээ. Хамаг хүмүүс орцсон бахаа гэл ингээл тэгтгтэй. Гэтэл хүн болгоны ингээд таньдаг хүмүүс ч өөр шүү дээ. Одоо жишээ нь таны таньдаг хүнийг би танихгүй. Миний таньдаг хүнийг та танихгүй. Тэ? Тэгэхээр хүмүүс яадаг вөхөр энэ бизнес тэхвчлээ эхлээд өөрийнхөө таньдаг, өөрийнхөө энэ ойрын хүрээлт дундаасаа ажилдаг байхгүй. Танаас өмнө орсон хүн чинь өөрийнхөө л хүрээлд ажилласан байж таараа. Тэ? Тэгэхээр таны одоо хүрээлэл, таны найз нөхөд хамаатан садан байж л байгаа. Тэгэхээр бол энэ бол сүүлд орно, эхэнд орно гэсэн тийм ойлголт байхгүй. Хамгийн гол нь хүн өөрөө хүсээд ажиллах хэрэгтэй. Сүүлдэж ороод төрүүлж орсон хүнээс ч өндөр амжилтанд хүрч болно. Танаас л бүх зүйл шалтгаална. Шууд та бүртгүүлээл таныг за гадуур гараад яриад яваад байгаараа гэдгүү. Эхнээс 5-6 уулзалтын спонсор таны өмнөөс хийж өгдөг. Тэгвэл ингээд таны өмнөөс хийж өгөх явцдаа таныг сургадаг. Яаж одоо хүмүүсийн өмнө гарч ярих уу? Яаж үйл ажиллагаанд оролцдгийг, яаж хүмүүст юмаа тайлбарлах уу? Хүнтэй яаж ярилцах уу? Хүнийг яаж сонсож сурах уу гэх мэтлэнгээр. Ингээд явцын дунд танд яг тэр чадваруудыг сургалтаар, дээрэс нь практикаар танд ингээд өгөөл яваад.
Тэгэхээр мэдээж үнэхээр хүн өөрөө амжилтанд хүрэх гэсэн чин хүсэл эрмэлзэл байгаа бол тэрийг суралцаад тэр чадваруудыг эзэмшчих юм бол илүү өндөр амжилтанд хүрнэ. Америкийн нэгдсэн улсад сүлжээний маркетинг 1941 оноос эхлээд үүсэлтэй байдаг. Энэ хооронд ялгаа байхгүй Монголд л одоо нэг хөлөх тийм сүлжээний компаниуд ажиллаж алгаж үүс бий болж алгаж байсантай адилхан Америкч гэсэн ийм явдал тохиолж байсан. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад энэ явдлыг хязгаарлахын тулд маш сайн одоо сүлжээний одоо маркетингийг одоо ямар маркетингийг зөвшөөрөх гэдэг талаар маш хатуу хууль гаргасан. Тэгэхээр бол Америкийн нэгдсэн улсад одоо худлаа хөлөх тиймэрхүү сүлжээний компаниудад ажиллах эрх зүйн үндэс орон зайш байхгүй. Бид нэг бизнес эрхлэж байгаа, онцгойлон том бизнес эрхлэж байгаа чинь давуу талаа харна. Тэгээ би болохоор өөрөө яг бизнесийн талбарт 21 жил ажиллаж байгаа. Яг гадаадын зах зээл дээр 10 жил ажилласан. Монголд болохоор 11 жил ажилласан. Тэгээд анх энэ бизнесийг санал болгоход ерөөсөй чихэнд наалдаагүй шүржээ гэдэг үгний ард бизнес гэдэг үг дагалдахгүй байсан. Тэгээ ерөнхийдөө би их судалгаа хийсэн л дээ өөрөө. Тэгээд яг өөрийнхөө уламжлалт бизнестэй ингээ харьцуулж үзээд давуу талууд маш их гарсан. Нэгдүгээр одоо манай бизнес бол өөрөө том бизнесийн талбар тий. Тэгэхээр бидний хамгийн анхны хөрөнгө оруулалт маш өндөр шаардлагадаг. Тэгэхээр том бизнесийн талбарын хөрөнгө оруулалт бол ер нь бол 5 саяас дээш доллартай байсан тохиолдолд бид нар том бизнес төгөл тавина. Тэгэхэд манайх болохоор манай компани болохоор маш бага хөрөнгө оруулалтаар өөрөө том бизнесээ эрхлэх нэг давуу талтай байсан. Хоёрдугаар цаг хугацааны хувьд айгүй боломжтой гэж би үзсэн. Яг тэгвэл тэдэн жилийн тим маркетинг төлөвлөгөө тэр маркетинг төлөвлөгөөнүүд нь бүгдийг биднэрт гаргаад өгсөн байсан. Бидний жимн гарсан харгуу буюу жимн гарсан замаар зөв алах нь чухал байсан. Тэгээ хоёр дахь давуу тал нь байсан. Хамгийн сүүлийн давуу тал нь болохоор би өөрөө эмч хүн биш. Тэгээ би бас манай компани ч өөрөө бас тэгээ эрүүл мэндийн бүтээгдэхүүн бас хүн санал болгож байгаа учраас хамгийн давуу тал нь юу байсан бэ гэвэл Монголын эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрсөн. Эрүүл мэндийн сургач гэсэн хүлээн зөвшөөрч орж байгаа учраас бид нэр энийг болохоор би бас маш их давуу тал гэж харсан. Тэгээд одоо цаг хугацаа гэдэг нь аюул чухал. Бас энэ цаг хугацааг яг тэдэн цагт эхлээд тэдэн цаг дуусна шүү, тэдэн цаг та тэгэн шүү гэсэн норматив тий өөрөө тэр нормативыг бид нар өөрсдөө тогтооно. Би өнөөдөр яаж ажиллах хурдаа өөрөө тогтооно. Гэхдээ энэ бол бизнес учраас мэдээж хэрэг бид нар хурдтай цаг хугацаатай өрсөлдөөнтэй ажиллаж байгаа талбар. Тэгээд энэ бүх давуу талуудаа харж бизнесийг сонгосон. За Follife компани бол хүмүүст ямар давуу тал олгож байна гэдэг. Тэгэхээр альва бизнес бол хөгжлийн 3 үе шатыг дамждаг л да. Зах зээл рүү орж ирээд нэг хэсэг ихний үед бол эсэргүүцлийн үедээ тулгардаг. Ийм гайхамшигтай бүтээгдэхүүн гэж байхгүй ч гэдэг юм уу те. Энэ бизнесийг ашиглаад амьдрал ахуйгаа сайжруулах боломжгүй ч гэдэг юм уу. Хүмүүс эсэргүүцсэн байдлаар альва асуудал ханддаг. Тэгэхээр өнгөрсөн энэ бидний ажиллаж ирсэн одоо 3-4 жил бол яг энэ эсэргүүцлийн үе байсан. Яагаад тэгэхээр бидний анх эхэлж байхад энэ эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжчиг байхгүй байлаа. Энэ бизнесийг ашиглаад амьдрал ахуйгаа сайжруулсан хүмүүс цөөхөн байлаа. Тэрнээс гадна үнэхээр тэр жил 6 сар тутамд болдог Америкийн арга хэмжээнд оролцоод ирсэн хүн ч байхгүй байсан. Тэр 50-60-уулаа одоо гадаадын орнуудаар үн төлбөргүй аялаад ирсэн ч тийм тохиолдол гараагүй байсан учраас хүмүүс биднийг яг их эргэлзэж хүлээж авдаг. Тэгэхээр энэ гэтэл бид нар ажилласаар хагаад энэ өнгөрсөн хугацаанд бол тэр бүх хүмүүсийн эргэлзээг тайлж чадсан. Эрүүл мэндийн яам хүртэл хүлээн зөвшөөрлөө, олон хүмүүс амжилтанд хүрлээ. Хүн үнэхээр энэ амьдрал маркетингийг ашиглаад эрүүл мэнд болон эдийн засгийн асуудлаа шийдэх бололцоотой байна гэдгийг хүмүүст харуулсан. Одоо бол харин яг хөгжлийнхаа үе рүү орж ирж байгаа. Одоо хамгийн гол нь энэ чадвар найдвартай баталгаатай бүтээгдэхүүнийг ашиглаад яаж би амьдрал ахуйгаа сайжруулж болох вэ? Бэлэн энэ бэлтгэгдсэн баг хамт олон сургалтын системийг ашиглаад яаж би энэ бизнес түргэн суралцж чадваржиж амжилтанд хүрэх бололцоо байна гэдэг. Тэр талаас нь л хандах хүмүүсийн сонголт үлдсэн байна. Сайхан амьдралыг хүсэж мөрөөдөн түүндээ хүрэхийг хүсдэггүй хүн гэж үгүй. Чухам яаж хүрэх нь чухал. Цагт баригдалгүй ажиллаж нөхөрсөх сайхан хамт олныг бүрдүүлэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг Монголын ард түмэнд Follife компани ийхүү олгож байна. Та бүхэн нэгэн хэвийн ойлгогддог сүлжээний бизнесийн талаарх ойлголтоо өөрчилж ах トゥ хамаатан садан гэр бүлээрээ хамгийн боломжийн бизнес эрхлэх талаар тунгаан бодоорой.
Дэлхийн шилдэг сүлжээний компани Flybe-ийн хаалга таны өмнө нээлттэй. Нас хүйс, мэрэгжил боловсрал харгалзахгүй хэн бүхэн энэхүү бизнес хүч сорж мөрөөдлийн амьдралдаа хүрээрээ.